гинтинээс одоо нэг Kuala Lumpur-ын төв хүрээд ирсэн. Дэлгүүр хэсэг явж байна. Наваа арцсан юм уу? Аяа гоо тэгвэл. Яа. Буудлын цонхоор нэг иймэрхүү л харагдах юм байна. Victoria-ийн байрлаж байгаа буудлын дайн. Нарийнхан яг гудамжаар явж байна. Гоё яа. Малайц гоё яа. Яг хүмүүсийн зүгээр өөрсдийнх нь амьдардаг юм гудамж руу орж ирсэн чинь бас Нэг бас сонирхолтой бас их замбраагүй. тий бохирдоо байна тий. Гэтэ ах сонирхол явж байна. Дандаа гоё сайхан гудамжаар явна гэж байна уу? Гэтэ энэ өнгөрсөн жил ирж ирснийг бодвол юмнууд нь амар өмтэй болчихсон тий. Хоолмол ер нь айгүй өмтэй болчихжээ. Дэлгүүр оронгууд юмнууд нь жоохон өмтэй байна. Өнгөрсөн жил 1 грамм авч хэлсэн. За мэдгүй арай. Бид хоёроо дахиж авъя гэх юм бол энэ Bukit Bintang-ы маш том мол болох Exchange TRX гэдэг тийм том маш том хэмжээний мол одоо томоохон худалдааны дэлгүүр рүү орж дэлгүүр хэвчэж байгаа маа. За тэнцээ харагдаж байна Balenciaga гэж хэлж байна. Зүг эснөө яасан мэдгүй. Хажууд нь тэр юу гэж байна вэ? TRX гэх нааталтай энэ төмрөөр явцсан юм тий. Энэ авирга ингээд яг тийм гоё худалдааны төв ч юм уу иймэрхүү газрууд руу ойртоод ирэхээр айгүй гоё ингээд цэвэрхэн зэгцтэй, ногоон байгууламжтай гоё болоод ирчих واخ. Тэнгүүтлээ яг нэг зүгээр энгийн тийм хүмүүс амьдардаг гудамжууд руу яг нутгийнхаа амьдардаг гудамжууд руу ороод ирэхээр нэлээд бас бардгар гудамжууд байлаа. Буцаж явахдаа орой ч гэсэн та нартай сонирхолтой. Тэнд одоо нэг дэлхийд өндрөөрөө хоёрт орох Merdeka 118 билүү. За тоог нь марчиж цамхаг харагдаж байна. 700 метр өндөр үлээ дээ. Яг гоё энэ тэр цаанаага тэр барилга. Яг гоё энэ юу үүрдэг байлаа. Мэдгүй. Энэ тэр хүзүүгээр холбогдсон ба шүү дээ энэтэй. Энэ ингээд бөөндөө нэг зохицолбор л юм шиг шүү дээ. За ингээ Kuala Lumpur-ын хотын төв нэг иймэрхүү байна. Татхан гэхдээ нөө саний павильоныг одоо дээр жижиг юм уу? Тэгж харагдаж байна уу? Гэж гэсэн бүр явахаар. Оронгууд том юм болов. За за ороод чи. Томоохон брэндүүд энэ ч бүгдээрээ Prada, Bottega Veneta. Тийм багш байна. Ер нь дандаа том брэндүүд нэг давхраар нь
байгаа юм шиг бах юм. Тийм ээ тий. Энэ Fendi-гийн цаана Chanel байгаа юм бэ. Оо. Ордгийн тэр юм тий. За. Цагаан сар болохоо хаасаг байна. Цагаан сарын юм засал чимэглэлүүд бас хийгдчихжээ. За, битээ сайн нээлээ гэдэг дэлгүүр ороод өчтөр уг нь тэр нөгөө гинтийн байхдаа энэ дэлгүүрээс ороод манайх нэг юубг авсан. Тэгсэн чи өнөөдөр нэг удаа унсаад нөгөөдгийнхэн цахилгаан нэвтэрсэн. Тэгээ дахиад тэр хаагаас хол гинтинтэй явж чадахгүй юм чинь. За юу ч гэсэн болохгүй дээшээ ирээд нөгөө засч өгч болох нь яах нүг асууя гэдэг ирээд асуусан ч айгүй хөөрхөн. Нэг удаадаа солиод өчөө гэдэг өөр салбараас ирнэ. Тэгээ сая солиод өчлөө. Шинээр буцаах юм уу? Эсвэл салж авах юм уу гэж ингээд салж авмаар байна гэсэн чаа. Шин тэр би салж авсанд маш их баярлалаа. Надад бас энэ дэлгүүр аюул таалагддаг зурглаг. Хойлооныг бодвол арай нэг ууж уу. Тийм тий. Тэр ч бас түнд үжигж бууж гэсэн. Тэгээ яаж байгаа нөгөө дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй. Тэгээд маш одоо салаа ингээд муктай салаалсан ингээд одоо бүр юм уу? Хэсгүүдтэй дотор цоон байгуул 8 тийм толгой ирсэн хэцүү юм үү тий. Энэ болохоор яг ингээд хоёр юм гол одоо гудам байгаа. Тэгээд тэр хоёр гудмаас хоёр тал руугаа ингээд салаалсан. Болохоор айгүй тийм арай ойлгомжтой юм. Тэг бас нөгөө хөвчлөлтэй гадаг байгаа. Гадаас аим хаалт гэсэн. Бишорч кофе. Нэг кофе гоё тий. Энэ круассанттай нь бүр айгүй гоё юм аа. За орж үзье. Эдний дотор зэс нь үнэн гоё. Одоо эн чинь Монгол мөнгөөр нэг 210,000 төгрөг гэсэн үг үү? Одоо ингээд кофе нод ямар цайг гоё юм. Ер нь юу гэхээр лу Down. Лу даун. Энэ кофе яг юм трендийг олж байгаа юм гоё юм. Gentle Monster. Хөдөлж мэдээд байдаг шүү. Ам нь хөдлөгдөж тараа. Амьд юм шиг. Хөрх юм бэ. Ийм гоё юм шүү. Зүгээр даа. Шууд өөрчлөж байгаа. Шууд стил өөрчлөж. Чи. Шэна. Тэнд нэг нүд анивчаад ш. Тэрийг арай. Яар амир.
Орой болсон чинь байшингууд нь гэрэлтэд гоё харагдаж шүү дээ гадаа. Энд чи өөдөөс ирэх үлээ машин. Одоо энэ яг нэг байшингууд байх юм. Вау. Ингээл энэ нэг сонин тоглоом тоглоод энэ тийш ширэн дээр. Хоёлоо одоо ажиж байгаа лээ. Одоо хоёлаа 95-ны хажуугийн KSC парк орно. Окей. Эндээс ер нь хаашаа ингээ юм хумаар явах заавал энэ дэлгүүрээр дамжих юм шиг байна шүү дээ. Тэгээ замаараа галтраад дэлгүүр орчих уу? Яа муухай нэч байсан.
Уянараа айгу танил юм байж ш тэнд. Скутер. Энд ирснээс хойш анх удаа харлаа. Замгүй газраар явуулсан юм штэ. Одоо гац нэгэн явж ирсэн үнэтэй. Вау, хэдийг бацсан юм бэ? Вау. Нэмиг сохтой юу нэмиг бацсан. Супер шагнал авах нэ. Thank you. Тэгээ гарын санитайзер авлаа. За бидгүй харьцуулж болсон байхгүй байна. Ямар ч гэсэн өмнөх бичлэгдээд байгаа. Тэгээд өнөөдөр болохоор хоёлаа юуг нь авах вэ? Энэ Kyoto latte гэдэг нь ямар юм бол? Сонирхож үзэх үү? Тэгээ. За би. Эднээс нь тэгээд энэ бас нөгөө нэг такс нэмэгдэх юм шүү дээ. Энэ үн дээрээ. Тэгээ санагдаа юу байна? Тийм бай. Тэгээ энэ дотор застмаснаас айгу гоё яах юм те. Дэшигээ. Хэвээ. Оо тийм биш. $22 гэдэг чинь Монгол мөнгөөр 20,000 төгрөг гэсэн үг үстэй. Жижигхэн гарч ирсэн. Зайц. Ямар байна? Маш гоё утгуу. Утгуу бай. Тэгээ цаана сүүн нэг янзын гоё амттай. Гоё. Үнтэй бас учиртай байна. Үндэ хүрхээр байна уу? Багомжи. Яасан хүрхээр? Баярлалаа. Энэ шилэн бүрэн замд бүр зургацсан байна. Халуун газар юм шиг сайн. Орчин одоо нэг хоёр бас нэг бүлгийнхэн цагаан. Хэдхэн өдөр юм. Ердөө 2 өдөр юм. Бид хоёр Малайзийн Гентин гэдэг газар ахад яг л Монголын зам шиг сэрүүх 20 градустай байж шүү дээ. Энэ бол хүссэн харчих юм сүдэр хайх шаардлага байхгүй. Харин ч баруун наад хайх шаардлага. Тэр нэг газар мөртлөөс шаардлага өөр өссөн цагаагаар мэдрэмж хай. Халуун оронд анх удаа даарж үзсэн шүү дээ. Гентин дээр бүр даарч тэр бүр тухайн хугацаач байж байгаа гэж бодсон. Энд чи бас ингээд аюу олон газар баслаа шүү дээ. Амар юм шүү дээ. Хотынхон төв энэ хавийг ер нь тэр чихний холбогдсон юм шүү. Энд чинь түрүүн хоёлоо үзэхэд 1.1 км алхам гэж хэлсэн шүү. Тэгсэн чинь энэ чи одоо ингээд тэгэхээр 1 км гаруй үргэлжилж байгаа гэсэн үг юм уу? Тийм баг. Баргал. Өө чи бүр явсараа
газар дор орчиж юм шүү дээ. Одоо болохоор дээгүүр явж ирсэн. Одоо энэ одоо ингээд энд байгаа энэ зочд буудал модал энэ өдөр бүгд ингээд холбогдсон юм байна шүү дээ энэ яг. Ороод ирсэн чинь нөгөө юу санд орчлоо. Нөгөө Солонгосын терминал бас биш экспресс бас терминалын тэр явц нэг юм бид үстэй. Газар доор хоёр буудал тэр чигээр холбогдсон. Тэгээд дэш компани тийм хэлбэртэй. Анги нөгөө парк руу ороод иж юм байна шүү тий. Ингээд цааш тийм ээ. Тэд яадаг юм шиг юм бэ? Ингээд суугаад энэ KLCC-г тойрдог. Энэ парк дотор үзүүлдэг юм шиг байна тий. Тийм тойрог. Модныхан өндөр нь айгүй гоё шүү дээ. Тэр яасан сонирхолтой барилга бай. Энд чи ер нь ингэж хоёр барилгуудыг хооронд нь ингэж гүүсгэмээр холбох ер нь айгүй дуртай юм шиг тий. Сонирхолтой барилга байна. За тэгээ. Хоёулаа одоо энд өгш. Тийм ээ. За буцсан нэг л байна. Юу энэ хаалтаа онч хоёулаа тойрж явал ингэж тойрж байгаа. Одоо ийшээгээ буцаа зүгээр энэгээр ингээд нураа хажуугаар ингээд очиж. За буцаач. Сүдэр наашаа. Нас iconic болсон барилга шүү тий. Уусаа энэ нөгөө гурван бүрээс гадагшаа гэсэн амар албан байна. Одоо бүгдээрээ хамт орж дэлгүүрсэн заяа. Дахиад дэлгүүрсэн. Тийм. Аммараа юм яг мэдэж автлаа дэлгүүрсэн. Үндсэн үү ямар сони. Хэвээ сонирхолтой мод шүү дээ. Гэт сонио. Тэгээд дэшиг ингээд дуурхацсан. Ямар сонирхолтой. Юу хийж байгаа? Байгалийн модны үнцийг тэмж байгальтайгаа холбогдож ихлийтэйгээ илүү ойртож Энэ ястаа сонирхолтой мод байна. Заархоо. Ой тий. Энэ мод сайжруулах юм байна. Харин тий. Үүсэлд ямар ч зүйл хатны нөгөө талбарт үзэн гэж бодож явсан тэр зорилгоо энэ биелүүлээд тэгээ энэ гоё мод юу тэр барилга бүр битүү ногоон байгууламж шүү дээ. цаатаа мод хотно. Тий.
За тэгээд нэлийн дэлгүүрсэж байгаа ядраад нэг Baskin Robbins орж ирээд макаронтэй зарим гэдэг чинь. Зармаг макарон сонирхолтой юм байна. Нөгөө нэг халбаар өгдөг зармаг ингээд хоёрыг сонгоод макароны юунд хавчуулаад тэгэл ингээд зармаг макарон гинэ 2 ширхэг нь 11 ringgit гэсэн Монгол мөнгөөр нэг 10 орчим мянган төгрөг юм уу? Ямар юм бэ? Гоё. TRX гэдэг дэлгүүрийн дээвэр дээр нь бас ногоон байгууламж байт юм байна. Хүүхдийн тоглоом хэлбэр байна шүү дээ. Сар өдөр маань. Тэнд хүмүүс сууж амардаг хэсэг баг шиг байна. Гадаа суугаад гоё нөө. Бүр маш гоё цаг агаартай, маш гоё намуухан тэгсэн мөртлөөс багахан зэргийн салхитай. Үнэхээр гоё орой байна. Намчим халуун биш гайгүй байна тий. Наман ч үгэн тий. Малайзда 5 шөнө 6 өдөр яг Куала Лумпур хоттой бол 2 өдөр 2 шөнө байлаа. Букет Бинтан гэдэг хүмүүсийн нөгөө одоо жуулчдын хамгийн их ирдэг хэсэг гэсэн дэлгүүр шопинг молууд хамгийн ихтэй газар. Энд нь Баярлаад. Бас айгүй дэлгүүрүүд нь гоё юм уу? Гоё газар Малайз гоё санагдаж байгаа. Тэгээд ганц юм өнгөрсөн жилээс илүү үнэтэй болсон юм шиг л санагдаж байна. Бүх юм үнэтэй болсон байна. Харин тийм. Цагаан сар болох гэж байгаа юмнээсээ л ер нь хямдрал энэ төр ерөөс байхгүй. Ер нь л үнэтэй л. Тий. Харин гинтийн Хайланд бол таалагдцтэй. Хайландын аутлет орсон бас бараг л бүх брэнд байдаг. Тэнгүүтлээ бас нөгөө тоглоомын төвтэй маш том фуд корттой. Тэгээ дээрээс нь казинотой. Ерөөсөө яг л амралтын өдрөө зугаацах гэж амрах гэж яг энэ малайзууд өөрсдөө хөвчлэн ирдэм билээ. Тэгээд жуулчид багхан л баг шиг үлээ. Миний ажигснаар ихэнхэн дандаа нутгийн хүмүүс баг шиг байсан. Шүн орой жоохон хэцүү юм билээ. Амар мантай болохоор машинтай нөгөө нэг яг тэр гинтийн Хайландс дээрээ л байрлахгүй жоохон өөр газар ингээд байрлчих юм бол тэрнлүүгөө таксигаар явхад тэр зам нь бүр арай л мантай бүр ёо. 1 метрийн уртлын зам харагдахгүй юм чи. экстрем байсан. Тэр нь жоохон эвгүн билээ. Тэгээ яаж хаад за шулуун зам бол яг тэгээ мантай ч гэсэн ингээд шулуунаар явчихсан юм чи. Тэр чи тийм биш. Уулын амар өндөрт ингээд зүгээр мөрөлдсөн амар зам дундуур ч тэгээд яаж хаад өөртөө ямар ч хурдтай явдیں۔ Тий. Амар хурдтай явах юм. Тэгээ тэр нь л жоохон тийм үгээс дөнөөс шайгуу тухтайсэн. Тийм. Тэгээ дээрээс нь цагаагаар нь Монголтой төстэй. Гүнзгий амьсгаа авах сайхан хүүтэн сэрүүхэн агаараа урш руу орно. Тэр нь гоё байлаа. Тэмхүүл энэ да. Тэмхүү байлаа. Тэгээд гинтийн монголчуудтай бараг таахгүй байсан. Ганцхан гэрүүл явж байхад нь таарсан. Харин өнөөдөр нөгөө TRX биш нөгөө павильон дээр бол маш олуулаа бараг групп аялагч нар ч гимээр юм уу хүмүүс бол зөндөө явж л тийм монгол хүмүүс нэлээ явж л монголчууд яг павильон руу аяг өгчт юм байна гэж бодсон. Merdecai 118 харин тийш ойл очсонгүй тий. За тэгээд дараа л очив. Тэгээд бас нэрээ night club бас орж сонирхож үзье гэж бодсон. Гэхдээ данж line гэдэг TRX дотор байдаг night club нэгд өдөр амарт юм байна. Эндээс бас хажууханд нь трек гэдэг нэг бас нэг тийм шөнийн цэнгэний гудамж
гудамж гэх юм уу тийм төв байд юм бэлээ. Олон тийм жижиг бааруудтай задгаа болон тийм дотор бааруудтай амьд хөгжим явдаг. Тийшээ бас хүмүүс их очиж үздэг юм шиг л. Ер нь тийм локал айгуу дэжгүй газар гэж бид хоёрт энтхийн хүмүүс хэлсэн те. Тийш орчиж үзэрэгээ санд болсон. Бид хоёр гэхдээ орчиж амьдсангүй маргааш өдөр эндээс явах нэслэгтэй. Ачаа бараагаа бэлдээ те. Тийм, тэгээд let's go Phuket.